За бурхан далдрын байх болтугай. Вы знаете, сейчас слушал все свидетельства. Би өнөөдөр ярьсан бүх гэрчлэлийг сонсоод И люди говорят из сердца, хүмүүс яг зүрх сэтгэлээ гүнээс ярьж байна. как они служат, Яаж тэд нар үйлчлж байгаа как тухайгаа, они идут к людям, яаж хүмүүстээр очсон как тухайгаа, происходят чудеса. тэгээ яаж одоо ямар гайхамшигтай зүйл болсон И тухай. я спрашиваю Бога, Тэгээ би бурхнаас асуусан. а зачем мне тогда проповедовать? Тэгвэл тэгээд би номлоод ах ямар хэрэгтэй юм бэ? Дело в том, что он именно эту тему положил мне на сердце. Тэгээ яг энэ сэдвийг одоо миний зүрх сэтгэл бурхан ярьсан байсан энэ талаар. Но вы знаете, я для себя когда-то принял простую истину. Харин би яг өөртөө зүгээр энэ жирийн нэг энгийн нэг энэ үннийг хүлээн авсан байсан. Это то, что сказал Иисус Христос. Энэ бол яг Есүсийн хэлсэн үг. Ничего не делаю от себя, Би юу ч өөрөөсөө хийдэггүй, өөрөө хийдэггүй. но делаю только то, что Бог Отец мне сказал. Харин тэгээд миний тэнд бурхан эцэг маань юу хэлсэн түүнийг л би хийдэг юм а гэж хэлсэн. И поэтому я не задаюсь себе вопросом, зачем я буду говорить вам, Тийм учраас би одоо яах чинь би та нарт энийг яриад яах вэ гэж би хэлэхгүй. но я задаюсь вопросом, что Бог хочет сделать с тобой сегодня. Харин бурхан өнөөдөр танд юу хийхийг хүсэж байна гэдгийг. И если вы со Ярмар мной, байна. то давайте будем начинать. За хэрвээ та нар наттай хамт байгаа бол гэд хэлье. Хорошо, мы начнем с Иоанна 15 глава, 16 стих. За бид нар Иохан 15 дугаар бүлгийн 16 дугаар ишлэлээс хамт эхэлнэ. Давайте мы все вместе прочитаем, чтобы это услышали все наши уши. 15-16 бүгдээрээ хамтдаа уншия. Бидний чих бүгдээрээ энийг хүлээн авч сонсохын тулд Это очень важно, чтобы мы это поняли. тэгээ энийг бид нар ойлгоно гэдэг нь бидэрт их чухал зүйл. Давайте прочитаем. Та нар намайг сонгоогүй. Харин би та нарыг сонгосон. Та нарыг явж жимс гаргаж, үр жимс чинь үрд байгаасаа гэсэндээ би та нарыг томилсон. Ингэснээр нэрээр минь та нар эцгээс юу ч гуйсан. Тэр та нарт өгөх юм. Амен. Аминь. Аминь. Сегодня мы говорили о плоде Духа, о плоде нашей веры. Өнөөдөр бидний итгэлийн үр жимсийн тухай Было ярьсан. много свидетельств. Тэгээд олон гэрчил сонссон тийм ээ. Но очень часто, когда пастора выходят сюда вперед Харин тэгтээ пасторууд яг энэ эндэр дээр гарч ирээд и говорят, ты должен приносить плод, гарч ирээд чи бол үр жимс гаргах ёстой шүү гэж хэлэх юм бол многие чувствуют, что их заставляют что-то делать. тэгэх юм бол олон хүмүүс өөрсдийн ингээд заавал ингээд шахаад ахын тий дарамтлаад ахын гэсэн мэдрэмжтэй болдог. Особенно новые люди. Ялангуяа шинэ хүмүүс ингэж хүлээж авдаг. И появляется такое неудобство. Тэгээд ингээд бид нар тийм өөрсдөө ингээд эвгүй байдалд ордог. И выстраиваются неправильные отношения с Богом. За тэгээ бурхантай харилцах харилцаа минь жоохон эвгүй арай өөр болж эхэлдэг. И многие думают, что Бог нас любит, если мы что-то делаем. Бог нас любит да. Да. За бид нар ямар нэгэн үйлчлэл ч юм уу юм хийгээд байвал бурхан биднийг хайрладаг юм байна гэсэн бас нэг мэдрэмжтэй болж магадгүй. И иногда даже люди думают, что спасение зависит от того, что мы много делаем. Тэр байтугай нэг заримдаа бид нар аврал гэдэг бол би юу хийж байгаа, ямар үйлчлэл хийж байгаа гэдгээс шалтгаалх юм байна гэсэн ойлголттой ч хүртэл болцсон явж идэг. В каких-то церквях так и проповедуется, За зарим нэгэн сүм чуулганд бол яг ингэж номлодог, заадаг. что если ты ничего не делаешь, у тебя нету плода, Хэрвээ чи юу ч хийхгүй байвал чамд ямар ч үр жимс байхгүй байвал чи аврахдаггүй гэж зарим нь ингэж заадаг. но давайте мы сегодня поговорим, что такое плод веры. Тэгэхээр итгэлийн үр жимс вэ гэдэг юу вэ гэдгийг өнөөдөр бүгдээрээ хамтдаа ярилцъя гэж бодож байна. Чтобы у нас не было неправильного понимания, зачем, почему и для кого мы это делаем. Тэгээд юуны тулд хэний төлөө бид нар үнийг хийж байгаа юм бэ гэсэн ийм асуултанд орохгүй тулд яагаад бид нар үнийг хийж байгаа юм бэ? Ийм асуултанд орохгүй тулд өнөөдөр энэ талаар
итгэлийн үржимсийн талаар хамтаа ярих Почему мы бодсон. выезжаем на миссию? Яагаад бид нар ингэж энэ үйлчлэлээр ийш тийшээ яваад Почему мы байна? рассказываем о Иисусе Христе, где мы живем? Тэгээд бид нар амьдарсан газараа Есүс Христосийн тухайд тунхагладаг. Яагаад бид нар үүнийг хийж аваа гэдэг талаар. Сегодня тема называется «Плод веры». Тэгээд өнөөдрийн энэ сургаалын маань сэдв итгэлийн үржимс гэсэн сэдвтэй. Вы знаете, что все наши действия имеют последствия. Тэгэхээр бидний хийж байгаа үйлдэл болгон ямар нэгэн үр дагавартай байдаг. Очень простой пример. Тэгвэл маш энгийн жишээ. Если вы возьмете камень и кинете его в воду, За тэгээд чулуу аваад та ус руу шидэх юм бол вы увидите волны, круги такие, которые расходятся от тэгээ ингээд ийм этого всплеска. олхон гардаг тий усын мандал дээр. Это физическое воздействие. За энэ бол ингээд ийм физик үйлдэл нөлөөлөл гэх юм уу. Также и в духовном мире. За ингээд сүнслэг амьдралд ертөнцид ч гэсэн мөн адилхан. Если вы молитесь, Хэрвээ та залбирх юм бол то в духовном мире происходят тоже движения. за тэгээд сүнслэг ертөнцид бас ийм хөдөлгөөн ч юм уу, долгион ч юм уу үүсдэг. И это называется плод духовного воздействия. Энэ бол сүнслэг нөлөөний одоо үр дагавар гэх юм уу, үр жимс. Ваши слова, Таны хэлж байгаа үг, ваши мысли, таны бодол санаа, ваши молитвы, та нарын залбирал это изменяет что-то вокруг вас. харин энэ бол таны эргэн тойрон ямар нэгэн өөрчлөлтийг авчирна гэсэн үг. Если кто из вас женатый? Та нарын хэдэн гэр бүлтэй вэ? Их нэртэй вэ? Гэрэлсэн бэ? Когда-то вы сказали слово. Та нар хизээ нэгэн цагт нэг Вы сказали слово «да» в свою семью, и у вас появилась тий семья. тийм ээ гэж гэр бүлтэй болно гэж хэлжсэн учраас та гэр бүлтэй болсон байгаа. Вы понимаете, о чем я? Тэгэхээр би юуны тухай хэлж байгаа ойлгож байна уу? Ты меня любишь? Да. Тэгээд чи надад хайртай юу гэхээр тийм Ты хочешь со мной зөвшөөрсөн. семью? Да. За гэр бүлтэй болмоор байна уу? Слово не физическое Харин үг бол өөрөө яг ийм бодит физик зүйл биш. произвело физическое действие, появилась семья. За тэгээд ийм физик зүйл бий болоод гэр бүл бий болоод Принесло изменения. тэгээд тэр үгчин тэр зөвшөөрсөн үгчин өөрчлөлт бий Когда пришел болчихсон. человек и рассказал вам об Иисусе Христе. За хизээ нэгэн цагт тань дээр нэг хүн ирээд Есүс Христосийн тухай ярьсан байгаа. И он сказал вам: примите Иисуса Христа всем своим сердцем. Тэгээд тэр хүн Есүс Христийг бүхэл зүрх сэтгэлээр хүлээн аваач гэж хэлсэн. Примите всей вашей душой, и у вас будет добрый плод. За тэгээд бүр бүх зүрх сэтгэлээр хүлээн ав. Тэгээд та нар сайн үржимс гарах болно гэж хэлсэн. И вы все сказали «да». Тэгээд та нар бүгдээрээ тийм ээ гэж зөвшөөрсөн байгаа. И у вас от этого плод. Тэгээд үүнээс болоод ийм үржимс У вас прекрасная бий церковь. болсон. Өнөөдөр та нар сайхан сүм шуулгантай байна. Здесь много спасенных людей. Энд олон аврагдсан хүмүүс сууж байна. И это было всего лишь одно слово. Энэ бол нэг л үгнээс Слово «да». болж тийм ээ гэсэн үгнээс болж ийм үр дагавар гарсан юм аа. И когда мы говорим о плоде верующего человека, Тэгээд итгэж хүмүүсийн үр жимсийн тухай бид нар ярихад мы очень часто думаем, что это люди, которые спасены через наше служение. тэгээд бид нар ихэнхдээ ингэж боддог. Энэ бидний үйлчлэлийн улмаас аврагдсан хүмүүсээ гэж боддог. Also, итак, мы думаем, что самый главный плод – это спасенные люди. Тэгэхээр хамгийн чухал үр жимс бол энэ аврагдсан байгаа хүмүүсээ гэж бид нар боддог, тооцдог гэх юм. Ну, и Библия вроде нам тоже это говорит. За Библи ч гэсэн энэ тухай ярьж байгаа шиг Иоанна ярьдаг. 15 глава 5. Иохан 15:5 дээр би бол усан үзмийн мод. Та нар мөчрүүд хэн миний дотор байж би мөн түүний дотор байна. Тэр их жимс гаргана. Учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй. Написано, кто во мне, тот приносит много плода. Тэгэхээр миний дотор хэн байна? Тэр бол маш их үр жимс гаргана гэж хэлсэн байна. Also, Библия говорит тебе напрямую, если ты в Боге, Библи танд шулуухан тодорхой хэлж байна. Та бурхан дотор байх юм бол то ты должен приносить много плода. тийм бол та их үр жимс гаргана.
И если мы это так прямо понимаем, Хэрвээ бид нар энийг бүр яг ингэж шулуухан шууд утгаар ингэж ойлгох юм бол то я вам скажу честно, происходят многие катастрофы, тэгэх проблемы. юм бол би яг үнээр хэлье. Янз бүрийн асуудлууд гардаг. Ну, Яг энийг шууд утгаар бас шулуухнаар ойлгол. Поверьте мне, я пастор многих церквей. За би надад итгээрэй дээ, би олон сүмийн пастор. И я видел, как люди приходили в церковь, Тэгээд олон хүмүүс сүмд ирээд и кто-то им говорил, если ты верующий, ты должен приносить плод. за чи тэгээ итгэж хүн мөн юм бол чамаас үржимс гарах ёстой гэж Ты хэлдэг. должен идти спасать людей. Чи ингэж яваад хүмүүсийг аврах ёстой гэж хэлдэг. А человек 1 год, 2 года был в церкви, А тэгээ нөгөө 1 жил, 2 жил сүмд явж исэн хүмүүс смотрит на свою жизнь, а там нет ничего. тэгээ нөгөө өөрийнхөө амьдралыг харахаар ямар ч тийм юм байхгүй дээ нэг Они аврагсан смотрят, байх. что никто не покаялся через их жизнь. Тэгээ тэдний амьдралыг хараад хэн нэгэн хүн одоо гимшил түрээд эзэн дээр ирсэн ч гэх юм уу юм Они не байхгүй. стали пасторами, Тэд нар өөрсдөө пастор болоогүй. они не провели никакую конференцию, Тэд нар ямар нэгэн конференц зохион байгуулж и хийгээгүй. они разочаровываются. Тэгээд ингээд сэтгэл нь гонсооч эхэлдэг. О, я ничего не умею. Оо би өстө юу ч чадахгүй юм даа. Пойду я из этой церкви. За би энэ сүмээс явсан ч ах А тий. здесь все святые, Тэд нар бол бүгдээрээ ариун хүмүүс. а я какой-то не такой. За би бол нэг тийм хүн биш юм байна дөө. Дело в том, что если ты принял Иисуса Христа, Хэрвээ та Есүс Христийг хүлээж авсан бол то Бог начинает действовать в твоей жизни. харин Бурхан таны амьдралд одоо нөлөөлж ажиллаа хийж эхэлдэг. Тебе не надо напрягаться. Харин тэгээ та өөрөөсөө бас нэг айхтар өөрийгөө шахаад зүтгэл гаргах гээд мэрэх хэрэггүй бас. Если ты правильно понял вот этот стих, Хэрвээ энэ ишлэлийг та зөв ойлгосон бол то плод приходит через твою жизнь. харин таны амьдралаар тэр үржимсчин ирэх юм аа. Потому что это делает Он. Яа тэгвэл үнийг тэр өөрөө хийж байгаа учраас Один хороший человек сказал, нэг сайн хүн ингэж хэлсэн. если вы садитесь в самолет, Хэрвээ та онгоцон суугаад вот вы сели в самолет, за хорошо, ингэж в кресло, ингэж сайхан онгоцон тэгээд туглаад суулаа. для того, чтобы самолет взлетел, что вам нужно сделать? Харин тэгээд онгоц дээшээ хөөрч нисхийн тулд та юу хийх ёстой вэ? Ну вот брат сказал, надо хотя бы пристегнуться. А эрка гэж хэлж байна. Бүсээ бүслэх хэрэгтэй гэж хэлж байна. Но вот мы, верующие, иногда думаем, Харин итгэж хүмүүс бид нар заримдаа ингэж боддог. чтобы у нас в жизни был какой-то хороший, добрый плод нашей веры, Харин бидний амьдралд итгэлийн сайн үр жимс байхын тулд нам нужно очень сильно напрягаться. бид нар амар ингэж хичээл зүтгэл хүч гаргах хэрэгтэй гэж боддог. Это то же самое, что сесть в самолет Энэ бол яг энэ зөвлөлтөй адилхан юм. и давить на кресло впереди себя. За тэгээд онгоцон дотор суучаал тэгээд сандал дээр суучаал чи ингээ гараараа урагшаа шахаад хичээгээд ивэл онгоц нисэх юм уу? Тий. За онгоц тэглээ намайг тэгээ хүч гаргаад ингэлээгээд онгоц хурдан нисчих юм уу? Вы понимаете мою мысль? Миний хэлэх гээд байгаа санааг ойлгож байна уу? Нет смысла напрягаться. Тэр бүр ингээд хитрхи ингээд хүч гаргаад авах хэрэггүй, утгагүй гэж. Если Он все делает. Хэрвээ тэр өөрөө үнийг хийдэг юм бол Вот ты сел в самолет Иисуса Христа, за та Есүс Христ гэсэн онгоцонд суулаа. пристегнись, как сказал За Бог, тэгээд энэ эргахын хэлгээр үсгээр бүсээ бүслээрээ. и наслаждайся полетом. За тэгээд тэр сайхан нислэгийг бүр таашаалаа аваад сайхан нэг сэтгэл хангалуун хүлээгээд аваа. Наслаждайся своей верующей жизнью. Өөрийнхөө итгэлийн амьдралаар сэтгэл хангалуун бай. Наслаждайся от домашних групп. За энэ ишин бүлэг байгаадаа тэрэндээ сэтгэл хангалуун бай. Наслаждайся с благословенными людьми в церкви. За энэ сүмд байгаа ивэлтэй өрөөлтэй хүмүүсээс мөн сэтгэл хангалуун бай. Потому что Он дает плод. Яа тэгвэл тэр үржимсийг ургуулдаг юм аа. Но если плода нету, Харин үржимс байхгүй бол то подумай, может быть, ты сел в поломанный самолет.
За бодоод үзээрэй та эвтэрхий онгоцсон суудсан биш вэ? Может быть, есть проблема в твоих отношениях с Богом. За таны бурхантай харилцаа асуудал байгаа юм биш үү? Но если мы не разбираемся с этим, мы начинаем просто злиться. Хэрвээ бид нар бас энэхээ учрыг олохгүй бол бид нар өөрсдөө бухимдаж эхэлдэг. Если самолет не летит, Хэрвээ онгоц нисгүй байвал мы начинаем что-то делать. бид нар ингээл яах вэ нэг юм хийж эхэлдэг. Ямар Мы нэг юм. начинаем командовать пилоту, давай быстрее. За тэгээ юу онгоцны жолоочдоор очоод хурд ниссэн шүү дээ. Хурдан яачдаг. В моей жизни ничего не работает, а я начинаю валить на пилота, чтобы он быстрее что-то делал. Хүү миний амьдрал болохгүй хагт чинь тэнд очиж онгоцны жолоочдоор нэг юм хийгээчдэг гэж Мы шаард. начинаем больше молиться, За бид нар үргэлжлээ ингээл илүү мы их азтай начинаем больше залбирч эхэлдэг. жертвовать. Бид нар ингээ илүү их өргөл өгч эхэлдэг. Проблема в моих отношениях с Богом. Асуудал нь бол миний бурхантай харилцах харилцаан дотор байгаамаа. Я не разбираюсь с собой, а начинаю разбираться с вами. Би ингээ өөрөө энэ өөрийнхөө учрыг олохгүй байж ингээл тэндээс эндээс ингээд хэрэг энэ хүмүүсийн учрыг олох гэдэг. Надо сначала разобраться с собой. Харин эхлээд өөрийнхөө асуудлыг өөрөө уучлаа ол. Потому что в конечном итоге тебе Я станет больно. Станет больно. Больно, А. разочарование. За тэгээ хамгийн сүүлд бүр ингээд та өөрөө ингээд шархлаад шаналаад тэгээ та өөрөө сэтгэл дундуур үлдэнэ. И очень простая человеческая реакция во всем мире. За ингээд бүх дэлхийн ер нь хүмүүсийн дунд ийм асуудал бай. Если мне больно, Реакц байдаг. Хүмүүсийн хариу үйлдэл бол хэрвээ би шархалах юм бол я начинаю защищаться. би ингээд өрөөсөө ийм хамгаалалт өөртөө бий болгочдөг. А значит обвинять всех других. Өөрөөр хэлбэл аюу босод хүмүүсээ бүгдийг буруутгах эхэлдэг. Не, это вы неправильный, я правильный, вы Үгүй неправильный. би зүгээр л байна. Би зөв байна. Тэг миний зөв. Та нарын тэр буруу, энэ буруу. Нормальное мышление греховного человека. Вот это да. Ну вот А, боль это нормальное мышление человека, который ничего не понял. тий шархалсан хүний энэ үйл зүгээр яг байдаг тэр сэтгэлгээ байхгүй юу энэ бол. Мы подняли много церквей. За бид нар ингэж шинэ сүм И к нам байгуулсан. приходили люди из других церквей За манад өөр сүм чуулганаас хүмүүс и ирсэн. говорили, наш пастор, он плохой. Тэгэл ингэж хэлдэг. А манай тэр пастор бол онцгүй муу гэж муулдаг. Он плохой пилот, его самолет не летает. Тэгээ өөрөөр хэлбэл тэр онгоцны жолооч бол муу онгоц нь нисдэггүй маа гэж хэлж байгаатай адил. А мне говорили, ты, наверное, хороший пилот, и мы с тобой полетим. За тэгээ надад хэлэхдээ чи бол сайн онгоцны жолооч байхаа хамтдаа ниснэ гэж хэлдэг. Но проходило время, Харин тэгээд басан хэсэг хугацаа а у өнгөрөхөд них ничего не менялось. харин тэгээд тэр хүнд өөрт нь тэднэрт юу ч өөрчлөгдөөгүй. Церковь Учраас росла, тэгээд сүм чуулган бол өсөд байгаа. мы летали на миссию, За бид нар ингээд бас илгээлтэнд мы явсан делали нээсэн. евангелизацию, За бид нар сайн мэдээ түгээсэн. мы проводили конференции, Конференц зохион байгуулсан. а у этого человека ничего не менялось. Харин тэр хүн өөрөө ерөөсөө өөрчлөгдөөгүй. И они уходили из церкви. Тэгээд бид нар дахиад сүмбэс явсан. Они опять уходили из церкви. Тэгэл дахиад Это неправильно. цуглаанаас өгөө. Энэ ч онцгүй нисдэггүй онгоц байна да гэл. Но проблема заключается в человеке. Харин асуудал нь тэр хүнд тэр тухайн хүнд нь өөрт нь байгаамаа. Надо сначала разобраться в отношениях с Богом. Тэгээд өөрөө эхлээд бурхандаа харилцаандаа өөрийнхөө учрыг олох хэрэгтэй. В этом Писании За энэ ишлэл Иисус вложил очень глубокий смысл, Есүс маш гүнзгий утга что хэлсэн байна. здоровый плод в твоей жизни Таны амьдралын яг эрүүл үр жимсэн это в первую очередь здоровый твой образ жизни в духовном понимании. тэгэхээр энэ сүнслэг ойлголтод тий юу эрүүл амьдрал, эрүүл үр жимс гэдэг нь бол И давайте мы рассмотрим, что такое плод. за тэгэхээр үр жимс гэж юу вэ гэдгийг
хамтдаа харъя. Бид нар одоо дандаа л ярьдаг шүү дээ Что же на өвчмс. самом деле является самым главным плодом веры? Харин тэгээ итгэлийн хамгийн гол үржимс нь юу вэ гэдгийг Вы знаете, я вам открою секрет. би та нарт ингэ нууц хэлье. Самый главный плод веры – Итгэлийн хамгийн гол это үржимс бол не тысячи спасенных людей Энэ бол через ингээд твое слово. таны өмнөөс болж аврагдсан мянган хүний тухай ярьж байгаа юм биш. Это ты сам. Харин та өөрөө юм аа. Самый главный плод веры – это ты. Итгэлийн хамгийн гол үржимс бол та өөрөө юм аа. Потому Амен. что не то, что ты делаешь, главное, Яа тэгвэл таны юу хийгээд байгаа нь чухал биш. а почему ты это делаешь. Харин яагаад үүнийг хийж байгаа вэ гэдг нь чухал юм аа. Когда слуге говорят, иди и сделай, он идет и делает. Тэгээд нөгөө нэг боолтой хэлдэг штэ. Чи яваад энэ үнийг хий гэхэд хийдэг тий. Он не знает почему, он Хай. просто делает. Харин яагаад гэж тэр юу ч бодлогоогоор мэдлэггүйгээр л зүгээр л яваад хийдэг. Но когда ты хозяин, ты знаешь, почему надо это сделать. Харин тэгээ чи өөрөө эзэн бол яагаад үүнийг хийж байгаа вэ гэдгийг өөрөө сайн мэдж байгаа штэ. Когда ты знаешь, кто ты в Боге, Харин ты чи знаешь, почему ты говоришь. харин тэгээд об Иисусе. Бурхан дотор та хинбэ гэдгийг мэддэг бол тэгээд та яагаад Иесусийн тухай ярьж байгаа вэ гэдгийг мэддэг бол И это нужно понять, записать в своем сердце, тэгээ үүнийг бүр зүрх сэтгэлдээ бүр сийлээд что в первую очередь это мои личные отношения с Богом. харин тэгээд энэ бол юуны төрөн мэ Бурхантай харилцах тэр хувийн харилцаа үний суурь нь энэ байх ёстой юм аа. Кто я для Бога? Бурхны хувьд би хинбэ? Кто ты для Бога? Та Бурхны хувьд хинбэ? Слуга? Боол шиг. Тоже хорошо. За бас сайн. Работник? За зүгээр ажилчин юм уу? Или все-таки ты сын? Эсвэл та хүүн үү? Это большая разница, я покажу вам позже. Энэ бол маш том ялгаатай. Би дараа нь үзүүлнэ. Когда мы понимаем, кто мы в Боге, Бид нар Бурхан дотор хинбэ гэдгийг ойлгосноор и что все Царство Небесное – это мой дом, харин энэ Бурханы хаанчл гэдэг бол миний гэр орон гэдгийг мэдснээрээ все, что запланировал Иисус, это мое, это мне принадлежит. харин Есүсийн төлөвлөсөн болгон гэдэг бол миний хин надад хамаарах зүйл гэдгийг Я мэдвэ. часть Царства Небесного. Би бол тэр хаанчлалын нэгэн хэсэг. Это мое царство. Энэ бол миний хаанчлал гэсэн. То ты будешь это делать не потому, что к тебе кто-то это сказал, Харин тэгээд та үүнийг хийхдээ хэн нэгэн хэлсэн учраас хийх биш. а потому что тебе хочется. Зүгээр танд бүр ингэж энийг хийх хүсэл байгаа Более учраас того, потому что ты Түүнээс не гадна можешь по-другому. бүр энийг хийхгүйгээр та байх боломжгүй байж чадахгүй учраас хийж байгаа юм аа. Потому что это твой дом. Яа тэгвэл энэ бол таны зүйл, та гэртээ байгаа. Плод же Духа. Галатам 5 глава, Галат 22 стих. 5:22 дээр сүнсний үржимсийн тухай. Харин сүнсний үржимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, инрэл, сайн сэтгэл, итгэмж гэж хэлсэн байна. Если ты понимаешь, кто ты в Боге, Хэрвээ та Бурхан дотор хинбэ гэдгийг ойлгож байгаа бол то это изменяет твое отношение ко всему. таны бүх зүйл хандлага чинь өөрчлөгдөнө. К твоей семье, Гэр бүлдээ, к твоему здоровью, бүр эрүүл мэндтэй, к твоей работе. бас мөн ажил хэрхэлж байгаа ажил үйлчлэлтэй. Если человек был зависимый, он говорит, нет, мне это не надо. Хэрвээ ямар нэг юм хамааралтай байсан бол үгүй энэ надад одоо хэрэггүй гэж. Я человек Царства Небесного, мне Я не говорю, нужна эта зависимость. Би яагаад гэвэл Бурханы хаанчлалын эргэн надад ийм хамаарал хэрэггүй. Если ты знаешь, что ты хозяин в доме твоем после Иисуса,
Хэрвээ та тэр өөрийнхөө тэр гэрт Есүсийн дараа бас эзэн гэж мэдэх юм бол ты начинаешь по-другому жить. таашаал өөрөөр амьдрах болно. И вот тут начинаются плоды. Харин тэгээд яг үржимс бий болно. Ты вдруг начинаешь видеть, как окружение меняется. За тэгээд та ингээд бүр эргэн тойрон чинь ингээд хүрээлэл чинь өөрчлөгдөж байгааг харах болно. Если ты с Богом, Хэрвээ та будет по-любому все меняться вокруг тебя. Хэрвээ та бурхантай байх юм бол таны эргэн тойрон байгаа зүйл чинь өөрчлөгдөж эхэлнэ. Потому что мы привиты к лозе, к Иисусу Христу, а Он делает через нас. Харин бид нар Есүс Христийн тэр мөчөрт нь бид нар ингээд холбогдсон байгаа учраас бид нар тэр үндэстэй холбогдсон Есүс Христ гэдэг үндэстэй холбогдсон учраас бүх зүйл Еще раз өөрчлөгдөж. хочу напомнить вам, Дахиад би сануулахыг хүсэж байна. если изменения не происходят в твоей жизни, Хэрвээ таны амьдралд өөрчлөлт харагдахгүй бий болохгүй байвал надо посмотреть, а есть ли у меня отношения с Богом. би бурхантай зөв харилцаатай байна уу, харилцаа минь байна уу гэдгийг бүр дахиж хянж үзэх хэрэгтэй. В Матфея 28 главе Матай 28 дээр это великое поручение. тэгээ энэ нэг агуу захирамж Матай 28:18. Там Иисус говорит нам, идите и научите все народы. Иймээс явж бүх үндэснийг зааж сурах гэж хэлсэн байдаг тийм. Это называется великое поручение. Тэгээ энэ бол агуу захирамж. Вот мы, евангелисты, идем, потому что Иисус нам сказал. Бид нар сайн мэдээ тараагчийн хувьд бид нар яагаад явдаг вэ гэхээр Есүс бидэнд энэ захирамжийг өгсөн учраас бид нар явдаг У юм аа. нас есть поручение. Бид нар тийм захирамж байна, даалгавар байна. Но мы не можем ничего сделать. Харин гэхдээ бид нар Есүсгүйгээр Мы никого не сможем научить, бид нар хэнийг ч сургаж чадахгүй. если сами этого не пережили. Хэрвээ бид нар өөрөө үүнийг мэдрээгүй бол, өөрөө амсаж үзээгүй бол бид нар бас хинт зааж чадахгүй. Поверьте мне, Тэгээ надад я итгээрэй. никогда ничего не буду вам рассказывать, Би та нарт хизээч ярьж чадахгүй байх байсан. что я сам не пережил. Өөрөө үзээгүй, мэдээгүй, мэдрээгүй юм аа би Это юу не ч имеет хийж смысла. чадахгүй. Хэрвээ тийм өөрийнхөө мэдээгүй юмыг, мэдрээгүй юмыг ярих юм бол ямар ч утгагүй шүү дээ. Поэтому, чтобы идти и проповедовать Евангелие, Тийм учраас энд ертөнцид яваад сайн мэдээ тараахад нужно сначала самому стать сыном эхлээд та өөрөө Бурхны хүү болох ёстой. и сонаследником Иисуса Христа. Тэгээд Иесус Христтэй хамт одоо өвлөгч болох ёстой юм аа. И если ты понимаешь, что самый главный плод веры в твоей жизни – это ты сам, Хэрвээ та таны итгэлийн амьдралын хамгийн гол үржимс нь та өөрөө гэдэг мэдэх юм бол то мы перестаем напрягаться. тэгэх юм бол бид нар дэмий хоосон хүч чадал гаргахаа болдог. Вы понимаете, не надо садиться в самолет и пытаться его толкать. Тэгээ ойлгож байна уу дээ миний санааг нөгөө онгоцон суучаад сандал дээр суучаад одоо тэр хүч гаргаад онгоцыг түлхээс сандал ч юм уу түлхээд авах хэрэггүй. Когда мы понимаем, что Царство Небесное – это наш дом, Харин Бурхны хаанчл гэдэг бол яг миний юм, миний гэр орон гэдгийг мэдэх юм бол нам уже не надо напрягаться. тэнд одоо ингээд сайхан чөлөөтэй байхгүй ингээл ийм дарамтанд байгаад хэрэггүй сте. Там, где мы находимся, мы живем как дома, как в Царстве Небесном. Бидний байгаа газраа, бид нар тэр байгаа газраа бид нар Бурхны хаанчлал дотор тэр миний гэр орон юм шиг бид нар чөлөөтэй байж болно. Нам не надо судить людей, это делает Бог. Бид нар хүмүүсийг ингээд шүүмжлэгээ шүүгээд авах хэрэггүй. Энэ бол Бурхны хийх ажил. Нам не надо защищать Бога, Он сам себя защитит. Бид нар бас Бурхныг хамгаалах гэсэн хамгаалах гэж хичээх хэрэггүй. Бурхан өөрөө өөрийгөө тэртээ тэргүй хамгаална. Смотрите, Иисус знал, кто Он. Есүс өөрийгөө хинбэ гэдгийг мэдчихсэн тийм ээ. Он никогда не защищал от Бога Отца.
Не защищал. Аха. Бог Отец сам себя может Аха. защитить. За тэгээд бурхан эцгээ өөрөө хамгаалах гэж тэр бас их айхтар хичээгээгүй. Бурхан өөрөө Он никому ничего не доказывал. хэнд ч юу ч батлахыг нэг чармаагаагүй. Он явил нам любовь Отца. Зүгээр л эцгийнхээ хайрыг бидэнд илэрхийлж харуулсан. Он просто показал, что он сын в своем доме. Зүгээр л тэр өөрийнхөө гэрт бол тэр хүн юм аа гэдгийг л тэр харуулсан. Так же и ты. Яг үүнтэй адилхан. Если Та ты ч гэсэн понимаешь, что ты, хэрвээ та өөрөө тогда Царство Небесное всегда с тобой. хэмээгд ойлгож байвал бурханы хаанчлал тантай үргэлж хамт байх болно. Но если твой сосуд, наполненный мирскими проблемами, Хэрвээ таны доторх судас шүрмс чинь одоо энэ дэлхийлэг зүйлээр ингээд дүүрсэн байвал если ты на кого-то обижен, за хин нэг үнд гомдсон, если ты кого-то не простил, за эсвэл хин нэг ингээд юу уучлаагүй, если ты устал, за зүгээр ингээд ядарсан зөвхөрсөн байж болно. то и плод твоей духовной жизни будет такой же. Тэгвэл таны сүнслэг амьдралын үржимс яг л ийм л байх болно. Для того, чтобы очистить себя, Хэрвээ юу та өөрийгөө ариусгах, хэрвээ өөрийгөө ариусгахыг хүсч байвал надо встать под живой поток Его любви. харин тэгээ түүний бол тэр амьд хайрын тэр амьд урсгал дотор та орох ёстой юм аа. Если в стакане грязная вода, Хэрвээ стакан за аяган дотор бохир ус байвал как ее можно поменять? тэгэх юм бол яаж цэвэрхэн болох вэ? Ариусгах. Поставь ее под чистую воду, под поток чистой воды. Тэгэх юм бол одоо ингээд урсаж байгаа яг цэвэрхэн урсгал дотор И чистая тавиад вода будет вымывать грязь. тэгээд тэр цэвэрхэн ус чинь тэр дотор нь байгаа юмыг ингээ угаагаад гаргачихна гэсэн үг. И я тебе сегодня говорю, Би танд өнөөдөр хэлж байна. если у тебя в жизни есть обиды, непонимания, проблемы, Хэрвээ өнөөдөр танд үйл ойлголцол тэгээд асуудал байвал гомдол байх юм бол встань под поток чистой воды Иисуса. тэр Есүс Христийн тэр ариун урсгал дотор амьд урсгал дотор та орох Он хэрэгтэй. вымывал это из тебя. Тий. Харин энэ бүхнийг танаас бүр ингээд угаагаад ариусгаа цэвэрлээд өгөх тэр амьд оршууд нь орох хэрэгтэй. Чтобы твой плод стал плодом любви. Таны үржимс бүр хайрын үржимс болохын тулд та энэ ариун амьд урсгалт нь орох. И чтобы ты принял свой статус сына или дочери. Та Бурхны хүүгийн ч юм уу, Бурхны хайртай охин гэсэн тэр байр сууриа та бүр яг тэр байр суурин дээр очиж түүний хүлээн авахын тулд та ийм Бурхны А это надо каждый день пребывать с Богом. Бурхны өдөр болгон ийм Бурхны ийм ариусгал дотор хайрын 1 Петра 2, 9 стих. 1 Петра 2 глава 9 стих. 1-р Петр харин та нар сонгогдсон угсаа хаан тахилж ариун үндэстэн Бурхны эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуугаас та нарыг өөрийн гайхамшигт гэрэл рүү дуудсан түүний хүчрхэг үйлдэлийг та нарт тунхаглах юм. Амен. Это про тебя. Энэ бол таны тухай. Это надо, чтобы ты принял в свое сердце. Энэ бол энийг та зүрх сэтгэлдээ хүлээж авах Это хэрэгтэй. надо, чтобы ты принял в свой разум. Та бүр үүнийг бүр оюун ухаандаа ч гэсэн хүлээж авах хэрэгтэй. Потому что ты царственное священство. Яагаад гэвэл та ариун үндэстэн сонгогдсон угсаа хаан тахилж гэж байна. Неважно, как ты выглядишь. Та ямар таны гадаад төрх ямар байх нь хамаагүй. Неважно, что ты делаешь. Яг та яг юу хийж байгаа тэр нь хамаагүй. Ты царственное священство. Та зүгээр л тэр хаан тухсаа ариун үндэстэн. Ты сын своего отца. Та өөрийнхөө эцгийн хүүн. И вы люди, взятые в удел. Тэгээд эзэмшлийн ард түмэн гэж байна. Хаан тахилж ариун үндэстэн Бурхны эзэмшлийн ард түмэн. Я не знаю, как это на монгольском звучит, но это ты человек, который становишься хозяином вместе с Иисусом Христом. Тэгээд та Есүс Христтэй хамт ингээд хаанчлах. Есүстэй хамт байх. Түүний эзэмшлэн гэсэн тий.
Когда мы понимаем, что мы сонаследники Царства Небесного, бид нар тэр сонгогдсон ухсаа хаан тахилж то ариун үндэстэн Бурхны эзэмшлийн ард түмэн болохоор мы из этого черпаем силу для того, чтобы делать добрые дела. бид нар ингээ сайн үйлсийг хийхийн тулд бид нар яг бидний одоо авах хүч чадал бол яг энэ юм аа. Потому что плод, то, что делает сын, всегда будет отличаться от того, что делает слуга. Тэгэхээр тэр хүү гэдэг та хүү гэсэн байр суурин дээр байх юм бол тэр боолын байр суурин дээр байснаас таны хийж байгаа зүйл энэ хоёр бол яг шал өөр ялгаатай. Может быть, сегодня я хочу поменять маленько ваше мышление. Би та нарын сэтгэлгээг өнөөдөр би заахан өөрчлөх гэсэн. Это хорошо быть слугой Бога. Бурхны зарц байна гэдэг бол сайн зүйл. Это хорошо. Тэгээ энэ муу биш сайн. Но думай больше. Харин гэхдээ илүү өөрөөр бодооч. Ты не слуга, ты сын. Та зарц биш ээ. Та Бурхны хүү. Это не говорит о том, что тебе надо меньше делать. Тэгэхээр энэ бол ингээд та зүгээр нэг жоохон юм хийсэн болно гэж хэлж байгаа юм биш. Это говорит о том, что все, что ты делаешь, Харин ты делаешь для своего дома. тэгээ таны хийж байгаа зүйл чинь та өөрийнхөө гэр орны төлөө хийж байгаамаа гэдэг сэтгүүрээ өөрчлөгднө. Давайте я вам расскажу одну притчу За нэг сургаал зөвлөлийг яриа гэж бодож байна. про слугу и сына. За хүү ба зарц. Авраам, За Авраам гэдэг төсөөлөд. большой двор, За тэгэл нэг том газартай ч юм уу хашаатай ч юм уу. слуги ходят, Тэгэл тэр том хашаанд нь забор, овцы. за тэгэл хонин сүрэг одоо тэгэл өөрийнх нь зарц. Авраам сидит, или давайте не будем говорить Авраам, скажем, пустыня, и вот хозяин сидит на веранде. За тэгэл зүгээр жоохон өөрөөр яригна. За ийм эзгүй тал тий. Нөгөө эзэн бол ингээ өөрөө ингээ сайхан лавриндаа сууж байна гэж хэлдэг тий. Тэрээс суугаа. Тэгээс үзэм амттай юм мэдээл. Пальмы стоят. Нөгөө ийм дал мод хажууд нь ургацсан. И тут прибегает слуга. За тэгжэл зарцгүйгээд ирлээ. Его самый любимый слуга. Хамгийн хайртай зарц нь ирж байна. Этот слуга готов для хозяина сделать все. Тэгээд тэр зарцуул ерөөсөө эзэнийхээ төлөө юу ч хийхэд бэлэн байд. Мы же хотим для Иисуса все сделать. Бид нар чи Есүсийн төлөө бүх юм хийгээд бэлэн байгаа үстэй. Так вот, слуга прибегает и говорит: хозяин, там вдалеке идет караван. Тэгэл эзэн дээрээ эзэн минь ээ тэр тэнд нэг ийм тэмээн цуваа явж байна. Хозяин говорит: здорово, беги к ним и спроси, куда они идут. Тэгэхэж тийм үү ямар сайхан эргүү. Тэд дээр гүйж очиод хаашаа явж байгаа юм бэ гэд асуучих. И слуга вскакивает на своего ослика и скачет туда. За тэгээ нөгөө зарцсан өстэй бушуухан шиг илчгээ унаал тэдний өөдөөс давхиад Догоняет караван и спрашивает: откуда вы идете? Тэгэл та нар хаанаас явж байгаа юм бэ? Асуусан. Они ему говорят: мы идем из Монголии в Казахстан. Бид нар Монголоос Казахстан руу явж байна. И он назад на своем ослике скачет к хозяину. За тэгээд өнөгтгчийн хилчгэн дээрээ хурдаас эргэж давхаад эзэндээ очиод тэгээд ингэж хэлж байна хэлсэн дамжуулсан. Я исполнил волю хозяина. Тэгээд тэрийг баяртай. Би эзнийхээ хэлснийг би илүүчлээ. Баяр хөөртэй байна. Хозяин, этот караван идет из Монголии в Казахстан. Эзэн минь энэ юу чин тэмээн цуваа гэх юм уу? За энэ цуваа чин тийшээ Казахстан явж байгаа юм байна. Монголоос явж байгаа юм байна. Хозяин говорит: молодец, хороший слуга. За тэгээ эзэн нэстэ сайн миний босс сайн шүү гэдэг ингээ магтаад. Скачи к ним, узнай, что они везут. Дахиад тэдэр дээр очиод тэдэр юу авч явж байгаа юм бэ? Юу ачиж яваа юм бэ гэд асуучих
гэсэн. А караван уже далеко. Харин тэгсэн чинь нөгөө сүрэг чинь их хол явцсан байсан шээ. своего ослика и скачет. Бүр хол явцсан байна. Гэхдээ нөгөө элчгэн дээр элчгтэйгээ дахиад Через хойноос много часов он догоняет за караван нэлээд хэдэн цагийн дараа гүйцэж очоод и спрашивает, а что вы везете? тэгээд асуусан байна. Та нар юу ачиж яваа юм бэ? Юу авч яваа юм бэ гэж асуусан. Он говорит, мы везем шелка и украшения. Бид нар одоо ийм юу гоёл чимэглийн зүйлс торг авч явж байгаа гэсэн. И слуга скачет назад. За тэгээд нөгөө зарц буцаагаал эзэн рүүгээ давчихна. И уже солнце садится. Тэгжэл чи бүр айл хэдийн нар жаргаж эхэлсэн байна. Уже много время прошло. За тэгээд бүр бас нэлээд хэдэн цаг өнгөрцөн. Он уставший, ослик уже не скачет, он Тий. уставший идет свободно. Тэр өөрөө бүр ядарсан. Тэгээд бас элчгэн ядарсан. Но такой радостный, что я сделал то, что господин мне сказал. Гэхдээ тэгээд би эзнийхээ хэлснийг би биелүүлсэн гэдээ өөрөө тэр маш баяр хүртэ. И он говорит, господин, они везут шелка и драгоценности. Баяр хөөртэйгээр эзэн дээрээ ирээд эзэн тэд нар торог байгааг нь гол шимэглийн зүйлс байгааг нь гэж дамжуулсан. И господин говорит, ну так надо их позвать к нам, Тэгэхэд эзэн гүй тэднийг нааширгаа дуутчихаа. чтобы мы могли торговаться. Бид нар одоо бас арилжаалах боломжтой худалдаж авахын тулд дуутчих хэрэгтэй байсан. Но слуга понимает, что Харин. караван уже ушел. Харин тэгээд нөгөө боол нь ойлгосон тий аль хэдийн тэр тэмээн цуваа яваад хүссэн байсан. Слуга весь день делал то, что говорил ему господин. Тэгэхээр эзэн юу хэлсэн, юу гүйцэтгэх гэж хэлсэн тэрийг бүтэн өдөржингөө л биелүүлээд байсан шүү дээ Но тий. караван ушел. Харин тэгтээ тэгээд тэр нөгөө аль хэдийн яваад өгсөн юм чинь дээ. Иногда мы ждем, пока Бог нам что-то скажет, Заримдаа бид нар ингээл бурхан одоо надад юу хэлэх болоо гэж ингээд хүлээгээд байдаг. а караван-то идет. Харин тэр хооны сүрэгч тэр тэмээ сүрэгч айл хэдийн тэмээн цуваач яваад өнгөрцөн байна шүү дээ. А теперь давайте рассмотрим другую ситуацию. За одоо ингээд өөр нэг нөхцөл байдлыг харъя. Пустыня, За бас л ингээд юм юу эзгүй цөл. большой дом, пальмы. За тэгээд нэг гоё тэр дунд нэг том байшин, Сидит далмат, хозяин, далмат богатый, дээргээд слуги бегают. тэгээд бас нөгөө баян эзэн чинь сууж байна. А возле хозяина сидит его сын. Харин тэгээд тэр эзний хажууд тэр баян эзний хажууд хүн сууж байна. За одоо маш анхааралтай сонсон. За тэгээ тэр бас юу аав нь юу идж байгаа тэр амттнаас нь идээл сайхан үзэн идээл. Хозяин уже плохо видит. Харин тэгээд эзэн бол нэг юу сайн харахаа болцсон. А сын увидел вдалеке пыль от каравана. Тэгэхээр хүү тэр тэнд яваа тэмээн сүргийг олоод харсан байна. Сын спускается вниз, Тэгээд хүн тэрийг харчаад доошогоо бууж ирээд садится на ослика доошогоо буугаад элчгээ унаад и скачет. тэгээд шууд тийшээ давхисан. Через полчаса возвращается, караван недалеко. За 30 минутын дараа эргээд ирсэн тэр тэмээн сүрэг нэг холдож амжаагүй байгаа. И говорит, Тэгээд ингэж хэлсэн байна. отец, Аава услышьте меня сейчас. одоо намайг сайн Это сонсоорой. ваше отношение с Богом. Энэ бол таныг бурхантай харилцах харилцаа. Отец, там караван. Аава тэнд тэмээн цуваа явж байна. Отец говорит, так узнай, куда они идут. Тэгэхээр аав нь тэд нар хаашаа явж байгаа тэрийг мэдчихээ гэсэн. Сын говорит, я уже узнал, они Сын. идут с Монголии в Казахстан. Тэгэхээр нөхөө би асууцаа хэдийн тэд нар Монголоос Казахстан руу явж байгаа гинэ. Он говорит, так узнай, что они везут. Тэгээд тэд нар юу авч яваа юм бэ гэдгийг асуучих. А сын говорит, я уже узнал. Тий би аль хэдийн асууад Они мэдчихээ. везут шелка и драгоценности. За тэд нар бас үн цэнтэй зүйлс торг
Очиж Хозяин яваа говорит, гин. так пригласи их сюда. Тэрийг наашаага хүрээдэргээ урьчих. И посмотрев вниз, Тэгээд он ингээд видит, как слуги открывают ворота, и караван уже заходит к ним в дом. тэгээд ярьж дуусаагүй байхад аль хэдийн тэнд тэгээ зарсан нь очоод тэр хашааны хаалхыг онгоолгоод тэгээд нөгөөдөл нь ингээд хашаанд нь орж Вы ирсэн. понимаете, как думает слуга Тэгэхээр та ойлгож байна уу те? и как думает Бас- сын? Боол хүн яаж сэтгэдгүү, хүн яг яаж боддгүү, яаж хийж байгаа гэдгийг Сын ойлгож байна. всегда думает, это мой дом. Харин тэр хүн үлдээ энэ бол миний гэр орон гэж үргэлж Все, что я делаю для моего дома. миний хийж байгаа болгон би энэ өөрийнхөө гэр орны төлөө хийж байгаамаа. Ему не надо постоянно спрашивать у хозяина или у отца, что ему делать. гэж боддог учраас үргэлж эзнээсээ ч юм уу аваасаа ч юм уу одоо яах вэ одоо юу хийх вэ гэж дандаа асуухгүй. Если ты понял, что ты сын или дочь, Хэрвээ та хүү эсвэл охин гэдгээ ойлгосон бол то ты всегда будешь жить так, чтобы караван не прошел мимо. та үргэлж энэ тэр хэмээн сүрэг холуур өнгөрөөд явчихгүйгээр та тэр ивэлийг ингээд Давайте еще раз прочитаем Иоанна 15, 5 главу. За дахиад Иохан 15-ыг би бол усан үзмийн мод та нар мөчрүүд хэн миний дотор байж би мөн түүний дотор байж би мөн түүний дотор байна тэр их жимс гаргана. Учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй. Так вот, самый главный плод в твоей жизни – это ты. Харин хамгийн гол үр жимс бол та өөрөө юм аа. Тебе надо понять, кто ты. Тэгэхээр та өөрөө хинбэ гэдгийг бүр ойлгох хэрэгтэй. И когда ты понимаешь, что ты сын, а не слуга, Харин та өөрөө боол биш тэр хүүн гэдгийг ойлгох юм бол то ты начинаешь совсем по-другому мыслить. тэгвэл таны сэтгэлгээ бүр шал өөр болно. Ты уже не напрягаешься, Тэг ингээд бүр амар ингээд хичээл зүтгэл гарах гал ингээд хичээгээд дамтанд байгаад тахгүй. но ты делаешь как хозяин, как Зүгээр, сын дома тий. своего. Тэгээд та яг бүр эзний байр сууриас үнийг хийх юм аа. Яг өөрөө тэр гэр орныхаа эзэн мэт үнийг хийх болно. А Иисус будет питать тебя всем, что тебе надо. Харин Есүс питать. Питать. А. Он сок есть. Аха. Есүс тэгээд танд хэрэгцээтэй шаардлагатай бүх зүйлийг өгөх болно. Так вот, в заключении я хочу вам поставить этот вопрос, За би тэгээд эцэст нь би энэ асуултыг чтобы каждый из Подмер, вас да? заглянул в свое сердце. хүн болгон өөрийнхөө зүрх сэтгэл рүү өнгөж хараач гэж би Чтобы каждый из вас Сануулмаар байна. посмотрел на свои дела, на свою жизнь. хүн болгон өөрийнхөө амьдралыг хараач. Хийж байгаа үйлдэл үйлсээ хараач. Один единственный вопрос. За харин тэгээд нэг л асуулт. Ты сын или слуга? Нэг л асуулт байна. Асуухыг хүсэж байна. Тэ? Та зарц уу эсвэл та хүү юу? И это изменит всю твою жизнь. Харин энэ бол таны амьдралыг бүр оронгорч өөрчилнө. Аминь. Аминь. Будьте благословенны. За тэгээ. Охин эмээх болохгүй.